очиход намайг гэрээ харж байгаад явсан юм. Харахуй болоход би эрэгтэй дүүгээ гэртээ байхгүй байгааг анзаарав. Би эмэгтэй дүүгээсээ түүнийг хааш явсныг асуувал тэр парк руу хөлбөмбөг тоглохоор явсан гэж хариуллаа. Би дүүдээ гэрээ харж байгаараа гэж хэлчихээд гараад хамаг хурдаараа парк руу гүйлээ. Тэнд очиход хөлбөмбөгийн талбай хоосон байхыг хараад би үнэхээр их гайхсан. Тиймдээч би дүүгийнхаа нэрийг дуудаа орилсон ч ямар ч хариу байсангүй. Миний санаа их зовж байлаа. Гэтэл миний хажуу талаас сонин зүйл сонсогдож эхлэв. Би тийшээ хартал нэгэн өндөр залуу хашааны ард орон алга боллоо. Намайг хашааны хажууд хамаг хурдаараа гүйн очиход миний харсан зүйл намайг бараг бөөлжүүлэх төгсөн юм. Дүүг маань нэгэн өндөр залуу годомж руу чирээд явж байлаа. Миний ур маш ихээр хурч хитрхийх уурсандаа болоод нулимсмын цэлгэнж эхлэв. Би дүүнлөө гүйн очих үед намайг сонссон бололтой намайг хараад дүүг мөн газар чулууд шорхлоо. Өндөр залуу намайг барих гэж оролцсон ч би түүнлөө маш хурдан гүйн очив түлхэн унахлаа. Тэр намайг харан босох гэхэд нь би түүний нүрийг зогсолтгүй дэвсэлж эхэлсэн юм. Тэгээд надад боломж олдмогц би дүүгээ тэрвэн гэрлүүгээ байдаг чадлаараа гүйлээ. Намайг гэрт ирэх үед гадаа хаваарах үе ээж ч гэртээ ирсэн байсан. Тэр үнэхээр их санаа зовсон байдалтай биднийг өгтөв. Биднийг хараад ямар нэгэн муу зүйл болсон байна гэдгийг анзаарав. Биднээс юу болсон бэ гэж асуулаа. Ээж маань биднийг чангаар тэрвэн тавьшруулах гэсэн ч өөрөө ч гэсэн тэсэлгүй уйлж орхив. Удалгүй би цагдаа дуудан учрыг хэлсэн боловч тэр залуу олдоогүй юм.